Хөвсгөл аймагт өвлийн аль жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлалгын зохион байгуулдаг Хөгсүүд 2026 олон улсын наадмын мөсөн хотгоныг гайхамшигт хөвсгөл сэдвийн хүрээнд MGT жигүүр компани хамт олон уралжээ. Мөсөн хотгоныг арга бэлэг хосолсон бэлэгдэл бүхий хүрээнд орох хөх бавгай, ариг уснаа мэдээлсэн алан гоёхийг 5 хүүгний хамт нисдэг 7 бөө, өндөр гонгор, Монгол шарын даваа зэрэг хөвсгөл нутгийн онцлогийг илэрхийлсэн түүхэн онцлог бүхий бүтээлүүдээр мөсөн хотгоныг урлан бүтээжээ. Мөсөн хотгоныг уралсан компани төлөөллийн яриаг хүргье. Хөвсгөл нутгийнхаа алдартангуудыг бүгднийг бодит байдлаар нь аль болохоор бүтээж тойруулж хийсэн байгаа. За тэгээд тэрнээс гадна бид нэр арга бэлэг гэдэг үндсэн концепцийг бариад бид нэр доотлынхоо үндсэн суурийг арга бэлгийн хэлбэртэй нар сар гал гэсэн энэ дүрслэлийг оруулж хийсэн. Тэргээр илүү өмнөх жилүүдээс илүү онцлогтой. За тэгээд манай энэ удаагийн Мөсний баярт бид нэр 17 уран бүтээлч Улаанбаатар хотоос ирж оролцсон. За мөн хөвсгөл нутгийнхаа уран бүтээлчдээс оролцуулсан байгаа. За мөн хөвсгөл нутгийнхаа иргэдээс бас бид нэр энэ Мөсний баярынхаа арга хэмжээний туслах ажилтнаар ажиллуулж нийтдээ нэг 26-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил хийж гүйцэтгсэн. За энэ жилийн ажил дээр бид нэр энэ 100 бодох олон улсын аялал жуулчлалын энэ том хурал Монголд COP17-гийн хурал болно. За энэ хурлыг бэлэгшээж бид нэр COP17 гэдэг хурлын сэлбэрийг хийсэн байгаа. За мөн ЮНЕСКОд бүртгэгдсэн хөвсгөл далайн анх бүртгэжсэн тэрнийхээ ЮНЕСКОгийн лого эмблемийг бас оруулж өгсөн. За маш олон хүмүүс ирсэн хүмүүс маань бүгдээрээ хөвсгөл далай дээр бас ирээд энэ Мөсний баярт оролцоод тоглож наргих бас их дуртай. За тэгээд үүнд зориулаад бид нэр 2 том сарыг 2 том гулсуурыг 3 замтай 3 игнэтэй юм гулсуурыг хийж гүйцэтгсэн. За энэ гулсуур маань өөрөө саран хэлбэрийг бэлэгшээж бэлэгдэж байгаа. Хөвсгөл аймагт өвлийн аль жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөгсүүд 2026 олон улсын мөсний наадмыг уламжлалгын зохион байгуулдаг болсон. Энэ жилийн наадамд гадаадын аялагчид олон иржээ. 13 орны 303 гадаадын иргэн ирсэн байна.